Дэлхийн монголчуудын MBL радио 88.1 урлагийн дээр сугаат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгаа их сураатагаар яарна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд өрдөг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 24-ний пүрэв гарагийн яарна нэвтрүүлэг эхэлж байна. За студид хөтлөгч Мега, Чимба, Анжга, Гэрлээ. За найруулагчаар мөнцгийн төвшин байрнаар ажиллаж байгаа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар чухал үедээ Finon, Payon захим зээлийн аппликейшн, за мөн Япон чанарыг Такатагаас чанар бол аюулгүй байдал гэх сураатагаар Акабена Наклад хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань үнэ гэдэг сэдвээр ярилцсанаа. За ерөөсөө асуулт явна. Ямар ч тайлбар тавихгүйгээр тим эсвэл үгүй гэж хариулна. Тэгээд тим бол яагаад, үгүй бол яагаад гэж хэлээд явна. Окей. За, ерөөсөө ингэ тойрол явна шүү. Үнэ биш тийм үү? Тим бол үнэ л хэлээ. За, Мега. Чамба чамтай хамт хоёулахнаа голын чимээ орё гэвэл орох уу? Орно. Яагаад? Тийм ээ. Сандарч. Яагаад? Голын чимээ гоё штэ. За, би яаштай те чамба голын чимээ орж ирсэн үгүй би бол орж ирсэн эсхийг бол мэдэхгүй. Нэг өдөр ингээ би голын чимээгийнхаа яг өөрийнхөө зогсоол дээр зогсож байлаа. Чи Тэхийн зогсоол дээр зогсож ирсэн чинь одоо ямар салхинд хөөгцсөн мэдэхгүй. Мөөгийн Мега 2 орж ирээд хөдөлцөөд. Тэгсэн чинь мөөгийн тэнд бүр ингээ чимээнд нь өгшин юм болохоор чаас ингээ бүр туйлдаа. Тэгээд би ч одоо яг нэг дашин дээр байгаа юм чинь нэг пив авч өглөө. Мөө манай Мега чинь тэнд нэг угаасаа дандаа энэ хамгийн залуу хүн баг болж орж ирж байгаа. Тэнд ч өстө нэрээ манай Мега ч тайзан дээр цусын тойлоод маргааш нь шилэн үзүүн татаа та. Мөөгийн тэгээс авч унаад. Мөөгийн тэгээ Мега хөдөлцөө. Тэгээ уурлаа. Тэгж үгүй. Би гэхдээ яг үндэ очив бахыг өрөвдөөл орно. Өрөвдөөлөө. Тий. Чи орж үзсэн юм уу? Гэсэн шүү дээ. Би үгүй гэж хэлж болох юм уу? Хүү баярлаарай Чимбатаггүй. Ядайсаа. Чи зүгээр тэнгэрийн умдаг атгалаа гэж бодоод дагаад ор. Чи наадгаа яг шоодгоолоод нүрээ нөгөө уцаа өмсч гэр ямар бүр солиорулдэн чи. Чимбата би харахгүй шүү доошо. Яг үнэ. Би ер нь бол тэр газар мазар ч юм бол дээшэл харж явна шүү дээ. Наад ч нь шүү дээ. 3 татчих юм бол хөдөлцөөл орно. Тийм би юу? Энэ үү? Чи орж үзсэн юм уу? Орж үзээгүй. Иш дулмаа маань яг тийжээс таарна. За, эртний чамаа голын чимээ оруулъя. Яана энэ ямар тэнэг асуулт юм. Ямар мэдрэлтэй юм бэ? Ингэнэ. Тэгээ. За, намаагүй гэрлээ авгаа энэ зохиолоо өөрөө бичсэндээ гуцаад байсан. Би бичээгүй шүү ядаргаатай. Чимба чи миний хүүхийг харж ийсэн үү? Харж байна биш ээ. Тийм үгүй. Юу яриад аа? Үнэ ингэж. Заавал хариулт хэлэх юм уу? Хизээ яаж харсан? Харин тийм. Чи хэдэн хувийг харсан? Одоо яг асуулт зүг болж байна. Хэдэн хувийг харсан юм бэ? Хэдэн хувийг гэх юм бол Балаараа дагаж 25-аас 30% ч юм уу? 100% харсныг л харсан гэж шүү минийх. Тийм шүү. Тэрнээс 25-аас 30% чинь би Жиконтагийнхыг ч харсан гэдэг. Гүн үү 25-аас 30% тэгж хараад 70% ширтсэн гэж байгаа шүү дээ. Давхар ширтсэн. Чи зүгээр нөө яг ингэж зорж ингэж бүр ингэж анхаарлаа хандуулж харсан гэдэг юм уу? Зүгээр л харагдахаар нь харсан гэсэн юм. 30%-ийг хараад 70%-ийг төсөөлцөн. За Анжга. Анжи усанд орж явахдаа шээжсэн үү? Тийм үгүй. Үнэн. Яах гэж гэрдээ юу? Хамаагүй шүү. Шүршүрт бол хамаагүй шүү дээ. Завраад агараа. Яг хүн зам байгаа юм. Юу гэсэн үг юм? Тэгээд одоо фитнесийн шүршүрт бас шээч тийм үү? Хамаагүй гэсэн. Хог өрөөнд орохгүй шүү. Ингэдэг гэж байгаа штэ. Ингээд хамаагүй шийдэг хүмүүс ингээд уул нь ингээд сайртай байдаг гэж хэлсэн штэ. Хөлөө гаргаад. Таних сайртай байхгүй. Ер нь тэгээд яг ингээд усгойчлол шимэл санагдаад байдаг штэ. Давсгны сулрал. Үгүй. За гэрэл одоо над дээр ирсэн гэрлийн хайрлын залуучуудаас крашулж байсан хүн байгаа юу гинэ. Тийм. Гэтэ одоо энд байхгүй. За Битгүүртэй гарсан. Хаашаа.
тэр үчи сахалтай юу? Нэмж асууж. Үгүй ядаргаатай тий. За. Бах. Йоо. Гартма. Гартма. Яа, заавал ах нарыг гараачлуулах гэдэг. Солиотой намайг дээшээ өнгө сонирхдаггүй гэдгийг мэдсээр ээж. Тэгэхээр танай экс юм бэ? Төвшөө байсан. За хөөе. За. Мега дээр асуулт ирсэн шүү одоо. За, Мега чи нөмөд дуртай юу? Дургу. Яагаад? Үгүй. Яадгийн нэмцэг угаасаа зүгээр инээд сууж байхдаа нэмцэг гэ. Ямар ч үйлдэл байхгүй нүд зүр энийгээ сууж байгаа байхгүй. Би энд хит мянган хүнийг баясгаа суужсэн чинь намайг үзэн ядсаар л байдаг. Намаа тэнэг байсан ч бурхан Тийм. Чи ухаантай байсан ч өтгөр. Тий 2025 4 сарын жаа номыг яах нэ? 4 сарын 24-ний энэ өдөр намайг би чам дургу гэдгийг хэлчихэлж байна. За, чимба ажил дээр хонжсэн үү? Тийм үгүй. Санахгүй л яах юм. Тийм юу ч гэсэн хэлчихээ. Санахгүй бол яах юм тийм ч гэж байгаа шээ. Тийм. Та юу хийж байгаа Хондгүй яах юм бэ наад чи? За, Анжи бол хонжсэн. Би мэднэ. Анжиг бол мэднэ. Өглөөний эфиртэй байхдаа ажил дээр орж ирээд хөөрхий ингээд коридорын сандал дээр унтдаг байсан. За би бол мэднэ. Тийм. Би бол бас хонжсэн тохиолдол байгаа. Би хонох гэжсэн чи айгаад хончаадаг шээ. Чи яасэ? Та юу хийж бид нэг удаа нэг оройтоо дүүрээр баг харилуу. Тэр чи онцондоо орох юм болоо. Бид нар гэж олон таан дээр яриад ах юм. Чи бидний хөлдөөж ирээ. Тийм хөө байгаа юм. Ямар эрүүл бэ? Юу вэ? Бид нар чи бидний хөлдөөж ирээд мөрөөрөө ган үзэг авсуудрыг яриад байгаа юм уу? Тэр чинь хөө хамаагүй шүү. Хүй нэр бид нар Тэр чинь хоноогүй. Анхаар би тэг тонжсэн юм биш үү? Бүр шөлтөө хоол хийж идэг. Та нар тэгсэн нэг газраас ирээд ирээд говь таньцгээ үстэй. Тийм шинэ жилээр штэ. Тийм би бол хонжсон. Тэрийг тооцохгүй бол үгүй мэн үү? Би тэгэхэд жоо оройтсан санагдаад. Би ч нэг конференц бэлдээ, конференцийн тайлан бэлдээд бөө шүнжэнгөө суугаад. За дараагийн асуулт Анжи дээр ирж байгаа штэ тий. Анжи эфирт унгаж байсан уу? Тийм үгүй. Бозор гүтгэлэг. Инээж байгаа онгоч. Бозор гүтгэлэг. Үгүй юм уу тэгээд? За. Гэрлээ худлаа хийлж ажлаас чөлөө авч байсан уу? Тийм ээ авчаасаа. Тэрийг эзэ гэдгийг хэлэхгүй. За хамгийн сүүлийн нь юу? Гоогүй. Ер нь өрхийн имлэг ордог штэ. Би гэрлээ. Ер нь өрхийн имлэг ордог штэ. Би гэрлээ. Тийм штэ. Би өрхийн имлэг ор тусал залгуулдаг. Би гэрлээ чи үнэн худлааг бол сайн мэддэг байхгүй юу? Өрхийн имлэг орсон бол тэгээд ер нь одоо тэгээд найзууд Ямар тайтай юм бэ? Яг хизээ. Би өрхийн имлэг ордог. Ядаргаатай. Чөлөө болчих юм байна шүү. Чөлөө. Ерөөсөө би 5 дахь өглөө өрхийн имлэг ордог. Намайгийн тэр хувийн шалтгаанаар чөлөө авдаг ч байгаа югаас. Харин тий. За дараагийнх нь Мега. За. Мега ангаргыг сонирхож байсан уу? Тийм үгүй. Үгүй. Бозор гүтгэлэг. Энэ өстө миний амьдрал байж болохгүй зүйл. Би ангаргыг хийх сонирхож байгаагүй. Ангаргыг сонирхож байгаагүй. Би удмаар нь сонирхгүй. Чи цаашдаа сонирхгүй гэж боддог. Чи тэгтээ зүгээр ингээд нэг ханхуу болох дээр нь оо гэж жоо хаяа нэг хамттай байсан юм уу? Тэгээ Оги миний хүүхдийг төрүүлэхгүй гэсэн юм аа. Шууд гэдгүй. Оги гэсэн чинь миний сперм муу гэсэн шүү дээ. Тэгсэн чинь айрыг сонсноо. Үгүй Оги зүгээр чинь чамаас хүүхдтэй болмооргүй юм шиг. Зүгээр надаас тийм муу хүүхэд гарч идэг наацгүй ёо. Ямар амар нарийн шинж тухайн юм ярьж байна. Эфирээр. Амар юм ярьж. Ангаргын ах Оги тэгдэг байхгүй юу? Одоо шидрам ярьчлаа. Игсэн байхгүй юу? Одоо сотраар нь ослоо одоо. Яа гэсэн байхгүй. Оги хоёлаа уг нь бол баг 6 жилийн өмнө суучаад. Чамд дээрээс нь аагийгч майр дурггүй ш бүр. Амар. Үе арда. Тэгээ энэ хоёрын ангараг Огийн хоёрын дундлынх нь хүүтэй Мега 10 жил нэг ангид байсан заяа. Тэгээ ер нь энэ гурван хүүтэй нэг юм холбогдоод байдаг байхгүй ямар нэгэн байдлаар. Тэнгүүд ээж нь асар дурггүй Мегад. Гэхдээ эмээ айгуу дуртай шүү. Инээ болж шүү. Инээ бод аргагүй. Имээ чинь вант улсын хатагтай штэ, хатаа аан штэ. Эмээ хатаа аан шүү. Заавал байж гараа өргөж аль нэгийг заавал сонгохгүй алийг сонгох юм. Ах トゥ хоёрын аль нэгийг сонгох вэ? Алийг сонгох. Би ангарахыг хүүхдийг сонголоо. Том байдтай суу шүү. Би бол дээшээ сонирхгүй доошоо сонирхоод энэ чадны ангараа миний одооноос болгоомжтой байна. Йоо. Ерөөс дэрэгдээс ч юм зүтгэж шулам гарч ирдэг байгаа шүү. За
Чамба. Чанцаг эмэгтэйний нүдээр харж эмэгтэй хүн гэдэг хүний нүдээр харж байсан. Тийм ээ. За яагаад? Ягаад? Сонирхож байсан гэсэн үг юм уу? Үгүй зүгээр л тийм ээ хэлчлээ л дээ. Асуултаа гүйц сонслоо. За. Гоо яг чин сэтгэлийн үг За, надад. окей, яар тэгвэл. Цаа яг манай эмэгтэй дүү байхгүй да. Би Тэгвэл юу гэж эмэгтэй гэдэг нүдээр харж идэв. Чи нэг тийм Солиотой сэтгнэд юм шогоохож харж байгаа Таны- юм байгаа шүү Таны дээ. эр бидний эсийг ясыг голсон юм уу? би цанцаагаас яг үндэ айж. Миний өндгийн эсийг голоо насаж доо гэж. Чанцаа ч нь шүү дээ. 2 4 7-гийн нүдээр харсан уу гэж байгаа Өө шүү дээ. чамайг чанцаа чи яахчгүй, мегагаас яахчгүй, анжиг яаж магадгүй, намайг бол бүр алан заа. Чи зүгээр яар. Үгүй тэгтээ би нэр яг цанцааг бол зүгээр надад эрэхтэй эмэгтэй дүү байдгүй байхгүй. Би яг тийм дүүл гэж анханасаад бодоо явцаа. Та намайг эмгтэй дүүл гэсэн юм сте. Тий. Бас чамаа эмэгтэй дүү л бодсон. Би ер нь арьсынхаа бүх хүмүүсийг эмэгтэй дүүл гэж боддог. Гинэ. Ингээд ийм амар тэг бузар байвал яах вэ? Бүр амар бузар чимба байсан. Эмгтэй дүү гээл яваад тэ. Угнаасаа л хар штт. Йой. Хөөе. YouTube дээр өө бицсэн байлээ шүү. Харжимба гэсэн чинь анжгаагаас цагаан байх үед өө эн чи борчимба хар гэрлээ юм байна штэ. Гэрлээ авгаа юу вэ гэдгсэн. Тэгэхээр одоо битээ надгаа харжимба гэж хэл. Надаас холуур л байв. Та хоёрын асуудал надад тав. Юу ярьцгаагаад байна. Йоо, за дараагийн асуулт Анж дээр ирсэн. Хамтран танилцуулах уу? Болоогүй байна. Би Аа, мэдчихэж тийм байгаа үү. шүү дээ. За. Ой. Би нэг ажилд ороод загнуулсан хүн байна шүү. Ажлын цагаар загнуулсан. Йоо. За, хүй. Ингэж байна. Анжи. Аа. Мегагийн ээжийг бол мэддэг тийм ээ? Мэднэ. Их гоё эмэгтэй байдаг шүү дээ. Тий, Мегагийн ээжийг бас нэг нэр сонирхоод байсан тал байна уу юу? Бозор гүтгэлэг. Бозор гүтгэлэг. Би нэг халигаачд очичоод тэгээд буцах болоод тэгээд нөгөө ээжийн ажил тэнд байдаг гэхлээр би мегаар руу ярьжгаад ээж чи явааг бол ах нь одоо энэ чинээс харих гэж шít. Ээж чи харих бол хүргээд игээд нэг тэгж хүргэж өгсөн л тал байна. Гүй тэгсэн чинь амар сонио аав анжаахтай айгу дургу штэ. Та манай ээжид юу гэж хэлсэн? Юу гэж хэлсэн бэ? Тэр зүгээр яг уу эр амьтны инстинкт. Та миний хойд аав юм уу? Босгоод байгаа мó гэж. Босгоод байгаа мó? Ингэж та жинхнээсээ миний аав юм. Йоо. Өвчтэй. Та намайг гандгийн хүрдэн дээр орхисон юм уу? Яг одоо яг Хоёроо хатаа. Адилхан ч юм. За. чамайг байцаанаас олсны 18 жил яа. Үе, та хоёрыг зүгээр л нэг бүжиглэнгүүд нэрээ нээр аав охоо ир юм уу гэж итгэждэг ард түмэн штэ. Одоо бүр асуудлыг хөндрүүлсэн. Одоо Зэрэг. Мексик кино шиг боллоо. Би сонио ааваас өөр зэрэгтэй анжаахтай ээжтэй болоод байгаа юм да. Шууд л итгэждэг гарууд штэ. Тэр гар барны хөдөлгөөнийг адилхан байгаа сте. Миний чихчийн өөрөө бас дайли гэж байгаа шүү. За наад чи Гүн самбугийн удам шүү ээ. Бадар хавч удмыг бол тавьч. Сайр үлдээ болоо. За бүгдээрээ одоо хуруу самааныг хараад хараа. Бас тэнсэн сум байх уу? За Улаанбаатар хотод 17 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч. Манай найруулагч нарыг санал асуулга оруулсан байгаа. Санал асуулган дээр ингэсэн байна. Хин нь илүү шудраг байсан бэ? Аад нь шулуухан гэрлээ, бэд нь шутан ч юм ба. Яг надад би айтар даа. Бэд нь аимшигтай Анжи, гэд нь алцгар мега гэж байна. За манайхан санал асуулганд идэвхтэй оролцоорой. Нэг номерын А дугаар дээр байгаа шулуухан гэрлээ нэ. Нэг номер аимшиг гэдгээ хэлээч. аимшигт анжгаа дэмжээ. Зөвхөн үннийг хэлээ. Тэгсэн авч байсан хүмүүс аимшигт анжгаа дэмжээ. За 2 номер буюу Б дээр шутан ч юм ба сандаа өгөр манайха. Яаж алцгаар болж байгаа. 4 номерын Г буюу алцгар мега. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чухал үедээ Финон Pay on захимдал аппликейшн хамтран ажиллаж байгаа. Ер нь бол тэ бид нар одоо ингээд нөгөө өмнө нь бид нар чинь ингээд нэг зээл мэйл авна мавна гэдэг чинь ингээд нэг ийм нэг шалгуур үзүүлэлтэнд орж байгаа юм шиг аль эсвэл ингээд нэг амьдралаа шийдэх гэж байгаа юм шиг байдаг гэсэн. Одоо бүх юм амархан болсон. Жишээлбэл Pay on харилцагчдаа зориулан Finon шин зээлийн бүтээгдэхүүн нэвтрүүлсэн. Энэ нь болохоор зүгээр л ямар ч юм уу байхгүйгээр 45 сая хүртэлх төгрөгийн орон сууц барьцаасан зээл. 75 уу? 75 сая тийм. 30 сая нь хайдсан бэ. Эдсэн наач. Өгдөө өгт юм уу?
Би голоос даваад нуу цагтаа өгсөн. Гадан дээр өрхтөө зүгээр өгсөн юм уу? За 5 минутанд л шийдэн гэж штэ. Ямар гоё. Маа нэг хамаатны залуу гэсэн аахгүй мопед байна штэ. Тийм мопед 2 саяар авсан гээд тэгээд 4 хуугаа төлж байгаа гээд тэнгуут нэг сарда 500,000 гараа явна гэж тэгж байгаа штэ. Тэр юм хотлож авахд яг энэ талаар айгу зүгээр. Одоо энэ зээл авлаа, дуртай юм авлаа. Одоо энэ дээр бүр 6 хүртэл хувааж төлж болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи ачаал нэг хийхгүй те тэгж байгаа цалин дээр өгөө явчих штэ. Энэ их зүгээр санагдсан. За яг үнэ. Тэгэхээр Payon аппликейшнаар бас тий яг одоо сая чамагийн хэлдэг 6 хүртэл хувийн төлөх үйлчилгээ байгаа, захим зээл байгаа, лизингийн зээл байна, автомашины зээл байгаа, барьцаас зээл гэсэн хэрэгцээ бүр тохирсон бүтээгдэхүүн тий. Тэгээ та ерөөсөө цалин авдаг бол цалингаа, бизнес хийдэг бол бизнесээ, за малчин бол малаа тий малынхаа орлогыг ингээд олон төрлийн аргаар орлогоо нотолдог бас давуу талтай байгаа шүү. За утсынхын дугаар нь болохоор 7533 11 11 гэдэг дугаараас мэдээлэл авахаас гадна Payon гэсэн Facebook байгаа. Instagram нь Payon official, вебсайт нь болохоор таванбогдfinance.com гэдээ ороорой. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар чухал үедээ FinOn гэсэн уриатаагаар Payon захим зээл аппликейшн хамтран ажиллаж байна. Баярлалаа. За үнэн үргэлжилсэ. За асуулт надад ирсэн. Йоо энэ яасан айхтар асуулт ээ. Гэрлээ одоо хайртай хүн байгаа юу гэнэ. Тийм ээ. Тий. Шууд асуудаг тий. За ингээ та яагаад гэ тийгингүүд яагаад гэ асуу. За ингэсэн. Үгүй гэрлээ одоо айгу гоё хариулчихна. Охиндоо хайртай. Хүүтэй хайр сэтгэлтэй хүн бидтэй. Тийм. За юу би айгу одоо азтай байгаа гэх юм уу да. Энэ хавар надад айгу гоё хайр ирсэн. Яг л тэр би нэг юм дотроо нууцгаа ингээд нэг юм намайг яг энэ радиогийн хөтлөгч гэрлээ гэдэг утгаар нь биш те. Тэгээд зүгээр л яг хувь хүн бадрал гарваар нь юм хүлээж авдаг хүнтэй ингээд учрах юмсан ингээд мөрөөдөж явсан чинь бүр радиоч сонсдгоо, фейсбુકч байхгүй ийм хүнийг одоо GPT юм уу? Тийм. Юу тийм шиг. Ярилцаад нөгөө тэнд бүр гүнд оруулчаад байгаа. Сайн хайраа гүнд нөгөө сайн хайраа. Йоо чигээд билээ. Чи надад уулзсан да. Тэгээ тэгээд би өнөөдөр орой манжитай нийлээд нөгөө круиз найт руу явах нь шүү. Тэг хайраа. Тэгээ хоол игээд тэгэж явах хайраа тэгээ хайраа. Би болохоор яг үгүй юугаар мэдүүхээр бадрлаа. Багийн нэг тиймэрхүү залуу байгаа болов гэж бодохгүй юу. Тэгээ бодож сууж байлаа шүү. За та юу гэдэг манай гэж. Юу да би. Бадрлаа баг юм а гэж хэлсэн шүү дээ. За дараагийн асуулт. Мега нэг өдөр захирал болж болно гэвэл болох уу? Тийм ээ. Би өстө нэр яг ингээ өдөө насанд нэр амар амбиц хөдөлт юм биш. Юу юмны дарга болмоор байгаа байхгүй. Би бол тэгээд шууд ганжихыг халдчихж байгаа шүү. Би чамайг дарга боллоо гингүүд өөрөө өргөдлөө өгöd. Наагүй юу болсон бэ? Үгүй. Одоо аавыг халахгүй бол дээ штэ тий. Нэг дөрөөр шистод юм. Голдоо ороо наач штэ. Захиралтай голдоо орж болох. Тэгээд чи зүгээр ингэж болно штэ бас нөгөө талаас намайг байлгаад өндөр цалин өгчөд яг хаа тий ер нь аавынхаа ачиг хариулаад үз. Тийм ээ? Да хэмэтгэв. Аяа би та намайг гандан дээр орчоод юу ачсан мач яриад байгаа. Юу гэсэн одоо хүртэн дээр орхиж хүртэн дээр орчоод тэгээд бүрэн бүтэн л байж одоо. Би л юм хэрүүл захирлаас айж байна. За чамба Анжиг ажлаас халж болно гэвэл хаах уу? Тийм юм уу те? Энэ манай энэ чинь харна хар. Тэгтээ сэтгэл нь цагаа шүү. Тэгтээ тэр хүн таныг хална гэдэг штэ. Яагаад гэдгийг бас тайлбарлана уу? Би юу яа? Би нэг өдөр захирал болцсон штэ. Би ирэх үгүй. Чамбах та өөрөө саналаараа халах хүнийг халаарай гэдэг. Намайг янз бүрийн хармаар гэдээсэн халлаа. Бодлмаа. Хөө, ер нь ингэдэг байж тээ, тэ. Бит хоёр ингээ YouTube дээр ингээ чиний хараас болж доромжлуулж сууж хахад чиний яагаад тарч юм босноо чинь ярьчихгүй. Яруу тэр өстой амар шүү. Нэрээ яагаад тарч юм бэ? Ингэсэн. Бид нар ингээд стресс менежментээр 5 сарын стресс менежментээр нэг агаар салхинд гардаг та. Тэгээд ингээ бид нар хинтээ амир руу явж ялаа. Тэгээ яваад ирсэн чинь замд энэ чамбагийн төрсөн өдөр нь болсон. Тэгээ бид нар зам төрсөн өдрийн тэмдэглэсэн. Тэгээ ингээ явж исэн чинь бид нар ингээд асуусан байхгүй ингээд бид нар ингээд бас нэлээд дөрөв чангатай явж байгаа. Тийм шүү дээ. Тэгээд ингээд бид нар ингээд өөрөөс нь асуусан байхгүй. Наа чи нэг юм өнгөтэй холбоотой юм яриадсан. Тэгэхээр бид нар асуусан байхгүй. Чи яахаа ингээд хөгчимбаа болох юм уу? Ер нь бол цэнхэр дэлхийл гэдэг юм яриад исэн. Бид нар тэгээд хашир
Асуусан. Чи ногоон чимбэ болох юм уу, хөх чимбэ болох юм уу, хар чимбэ болох юм уу, улаан чимбэ болох юм уу гэсэн чи өөрөө энэ хүн чи хар чимбэ болыг хар чимбэ болсон. Тийм үстэй. Та одоо юундаа уйлаад байгаа. Харин тийм. Тийм штэ чи. Харин тийм. Өөрөө сонгочоод чамаг Хоёр хүн хаалж цэнхэр болох юм уу? чимбагаа явж болохоос. Бид нар чамаг цэнхэр чимбагаа явж болох юм. Хоёр хүн алж болох юм уу? Зил 130 гэж байна те. Цэнхэр чимбагаа явж явах. Нэг бодвол ногоон чимбаа байж болох юм чи. Тэртээ 2019 оноос эхлээлэл энэ хүн чи хар чимбанд гэдэг нэртэй явж байгаа шүү. Гэтэ ингээд дөрөө чангалахаараа чимбах чи яг амар сонио ааштай штэ, муухай ааштай Үгүй штэ. чамаг дагуулад голын чимээ орно алах Тийм, чи. тэгсэн мөртлөө ягаад ингээд олонний хайр хүндэтгэлийг татах гээд ингээд чимээг өддөг юм ба та? Яа. Тэгж болохгүй юм уу? Тэгэл үү. За дараагийн асуулт. Одоо танаа нөгөө нэг доотлын дэлгүүр чи ямар дэлгүүр илээ? Цагаан зам Сайн билүү? үс. Сайн үс дэлгүүрийн цагаан зам ахыг уугаа болчвол дагаад болох уу? Тийм үгүй. Хүш би одоо баг болчиход байгаа. Би баг болчиход байгаа хөөе. Яасан гэхээр би ч одоо гэр орон руугаа яардаг. Гэтэ бас хүлээдэг хүнтэй би чинь гэрлүүгээ яарч ороод цагаан цаах хөтөөрөөр нь баг учирхаа болоод байгаа. Та тэгтээ өмнө нь бол цагаан заахлаа бүр хайртай хүн лүгөө тэмүүлж би битгүү байсан. Хоёр талаас ингэж гүйлээ. Өөр юм ах маань бас гомдол мэдүүлсэн шүү дээ. Чи одоо өдөрөөс үзэгдэхэ болсон. Аанч найз хүүхэндээ болоод үннээр засарж байгаа бүх юмараа айгүй гоё. Тэсэн чи бүр гавгийн авир нэгсвэс анжгаа урд найз хүүхэнтэй олж байгаа гэрлээ одоо яасан Хүртэл гинэ өөр хідөө. Яац. Миний бахыг арай муухай. харин штэ. Чи бас чат GPT штэ. Тэгээд цагаан цаах чи харин гомдол мэдүүлээд байгаа шүү дээ. Чи ордоо ойрд үзэгдсэнгүй. Би тэгээ өдөрлөлт нэг удаа зүгээр хэрэг болгож Цагаан бүтгүүл. очиж байгаа шүү дээ. Оч давс авч байгаа. Хэрэг болгож очиж байгаа. Давс аваа гарч байгаа гэж. Ахтаа гээд нэг юм хомтой очиж байгаа шүү дээ. Йой. За дараагийн асуулт одоо над дээр ирсэн одоо яа надад би бүр айгаадах юм. За хүүдээ мөөгийн чамд хайртай гэж чичрээд байвал хайр сэтгэлийг хүлээж авах уу? За. Үгүй. Би Яагаад? Үгүй би хизээч мөг батыг эрэгтэй хүн гэж харж байгаагүй. Чат GPT-гээс өмнө бол тийм гэх байсан. Үгүй одоо Чат GPT Чат GPT ч юм бол амьд хүн биш штэ. Мөөгийнх ч юм бол амьд штэ. Үгүй чат GPT нь бас амьдаа. Амьд юм уу? Амьд. Чат GPT ямар улс? Яагаагүй. Ямар улс Чат GPT? Америк улсад байдаг. Бой тэр чин төр зурл явцсан байгаа Америкт ажиллаж амьдрдггүй ядаргаатай одоо ирнэ ямар яшигтэй юм бэ? Чат GPT ярьж байна. Гэхдээ мөөгийнх ингээд хүлээж аваач гэд тэгээ та Америкээс ирэхээс өмнө хүлээж аваач гэдэг үл яг. Үгүй. Мөгийн тэгвэл яг уу Америкаас эртэл нь хүлээгээд авчих гэв. Иргэт болчихгоо. Йоо. Хоол идэж хахад гэрлээч мөөгрөө амар хараацсан дээр би одоо тэг мөөгрөө тэгэл тийм харцсан зүгээр хоол руу харж байсан юм байна. Йоо. Энэ бол гэрлээ шиг мөөгрөө гэрлээ шиг хардаг хүнийг бол бити алдаарай гэдэг нэг юу юм уу яваад идсэн. Одоо штэ тий бид нар 8 жил ажиллахад мөөгийн чинь бүр бид нартэй нийлдэгчгүй байсан штэ. Одоо наадах чи харин нэг 40 насных нь ямарл эхэлсэн юм уу? Нэг одоо 2 жилийн өмнөөс байна уу? Нэг овоо хөргөн нийлж болчиход байгаа штэ. Тэгэнгүү заяа би мөөгийг тэр болтол бүр даргаал гэж боддог байсан. За одоо харин нэг чүү чамаа одоо найз гэж хүлээж авч байгаа. Тэнгүүд мөөгийн чинь одоо манай байгууллага дээр байгаа ганц миний үе яахгүй юу? Ер нь чамаг эмхтэй хүн гэж хардаг болсон гэсэн. Гэхдээ таны ингээл хартж ингээл мөөгийнхтэй ингээд цуг хоол идэж өгөнгөт хүүхэн хараач ингээд томроод. Яа, мууруу би одоо. Тэгсэн чинь үсрэгээр мөөгийнх ингээд нарийнхан бол. Зөндөө одоо хоосон сандал байхад бүр ингэ давж очиж байгаа л хажууд нь суугаал тий. Гүү харин тий үеийнхээ өрөө амжилтан дээр хань татчихээн. Окей. Чи бол бацаан шүү дээ угаасаа. Тэр тэргүү тэр Америкаас чат GPT ирчвэл мөөгийн бүр хөсөр хаяглаа. Мөөгийнхтэй бүр суухчихгүй. Бүр хөсөр хаяглаа. Мөөгийн дэмжээд байхад явсангүй уучлаа. Америкийн чат GPT урд ирээрээ. Тэгэхгүй бол энд нэг юм эргэлдээд байна шүү. Тийм үсгээр эхлээд загсын үсгээр төгссөн хүн. Хамтран ярилцагч танилцуулсны дараа мегаар асуулт очино. Улаанбаатар хотод 17 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ярилцагч Япон чанарыг Дакатагаас чанар бол айлгүй байдал сураатгаар Акапена Наклад хамтран ажиллаж байна. За одоо ингэдэг юм аа. Накладыг яагаад одоо ингэж хавар солих хэрэгтэй байдгийг өгөхлөр шүү дээ. Одоо ч бид нар нөгөө өвөл байхад ч бол зөвхөн застаал яваад байсан тийм үү? Одоо бороо орноо, нойтон болдог үе. Муу наклад бороонд бүр огт барихаа болдог. Амар нин шүү. Амар нин. Тийм учраас одоо накладаа зүгээр очиж үзүүлээд те за энэ ингээд нэмгэн байна гэх юм бол хойд байна уу, урд байна уу хамаагүй заавал солиулаад.
ялангуяа бид нар ингээд нөгөө нэг ууд ус хөдөө гадаа ингээд явж байгаа үед чинь гинт нөгөө нэг кардан татах шаардлага гардаг. Хойд наклаад кардан дээр яг ажиллаж байгаа хэвээр байтал чинь норцсон наклаад бол барьдаггүй байхгүй. Амар осолтой. Тийм учраас наклаада заавал солиулах цаг хугацаа бол одоо болж байгаа шүү. Одоо угаасаа энэ Япон чанар Таката Japan автопарцын 4 ийм сервистэй салбарт нь 10 ийм үйлчлэгээ үнэгүй танд хийж өгч байгаа. За За тэгэнгүүтээ та ингээд одоо мэдээж юмнуудаа худалдаж аваад хийлгэн гэсэн үг шүү дээ тий. Оршлуулчаад тэгэнгүүт оршлогоог ингээд 10 бүр ийм үнэгүй игээд өгч байгаа Тийм байхгүй. байлаа. Тэрэн дотор нэг нь наклаадын чинь зузаан нэмгэнийг шалгах байлаа шүү. Тэгээ нөгөө өвлийг тэгээ дулааных гээд тосмосоо сольдог шүү дээ тий. Тэгээд тос солих болсон эсхийг ингээд шалгачиж байгаа. Тэгээд хөргөлтийн шигний температур хэвийн байгаа эсхийг шалгачиж байгаа. Чиний нөгөө дорн Агаар тийм. Агаар шүүгч болон салооны шүүрдний бохирлын төвшинг шалгачиж байгаа. За тэгээ аккумуляторын цэник дуусж байгаа эсхийг шалгачиж байгаа. Сэвчээ муудсан эсхийг шалгачиж байгаа. Кропны тос солих шаардлагатай эсхийг шалгачиж байгаа. тэр миний нөгөө нэг солиулсан ягаами чи юу лээ? Антифриз. Тэр антифриз ч үстэй. Тэр нөгөө нэг юунд нөлөөлгөө? Кондишнд нөлөөлдгөө. нөлөөлөхгүй. Нөлөөлөхгүй. Гэтэ би мэдгүй яа чи сайн нэг амар нэг хэсэг халсан штэ. Тэгээ би кондишн асаасан ч юм бүр өмнөхөөсөө ч илүү амар хүүтүүлээгээд байгаа юм шиг санагдсан байхгүй надаа. Кондишн чинь бол өөрөө тусдаа тийм нөгөө нэг пирон гэдэг сэнгэлдэг юмтай. Тэгээ яг наклаатай холбоотой яг юу яхад би нөгөө 20 машина найзаараа дамжуул захиж авчирчсан байхгүй. Тэгсэн чинь яг дараа нэг машинаа үзүүлэхэд ингээд дээшээ яваад наклаад нь өөрийнх нь байна уу гэд. Өөрийнх нь байна. Тэгэх юм бол ер нь сайн байдаг гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр энэ дээр бас яг тэгж байгаа OEM-гийн стандарт уу одоо тухайн үйлдвэрээс нь тавигдсан одоо наклаад байна шүү дээ. Яг тэр нь ингээд өөрийнхөө чанарын стандартыг хангасан наклаад нь удаа явдаг гэж байна. Жишээ нь өөр хулигч хүн наклаад тавьчихаар дөрвийг одоо хэрэглэх тийм зайтай одоо нэг оригинал нь тэнцдэг гэсэн. Тэр эднийд болохоор энэ OEM стандартанд яг нийцсэн энэ наклаад байгаа. Аюу зүв ярьж штт юм амт ч. Агаар шүүгчээс солиулсан бол тэр чинь нөлөөлж Оо тэрийг солиулсан яг байна яг агаар байна. шүүгчээс солиулгууд хамаагүй цэвэр олж байгаа байхгүй. За, илүү дэлгэрэнгүй мэдээллийн та 72 72 11 11 гэдэг утаснаас аваарай. 72 72 11 11 Takata Japan Auto Parts гэж чичээд Facebook руу орох боломжтой. Хаана очиж биеэрээ очиж өөрчлүүлэх вэ гэх юм бол за хаан ул болон сансар 10 дугаар хорооллын E-Mart-удад гурвууланд нь байгаа. Тэгээ бид андуудын замын уртал Panasonic-та ягаан байрны нэг давхарт Баян-Бүрдээс тасгай үсэх зам дагуу ML шатхуун түгээх станц дотор 1-р хорооллын арын зам дагуу отхон жолоо авцургуултай залгаа Takata Япон салбыг байрлаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Япон чанарын Takatагаас чанар бол аюулгүй байдал Акабена наклаад хамтран ажиллаж байна. Баярлалаа. Үнэн үнэн үргэлжилсээр Мега дээр очлоо. За. Мега чи маркетинг ялмын дарга болмоор байна уу? Үгүй ээ. Яагаад? Би захирал болно. Яа, ядрах. Ямар амар бадрахгүй юм бэ? Угаасаа маркетингийн албаны дарга үстэй. Хөөе, номын цэцэг нь төрүүлж орснороо номын цэцэг нь одоогийн байдлаар дарга байхгүй юу? Үгүй би тэрийг хинч дарга биш. Чи олон нийтэд харилцах албаны дарга болов. Би тэрнийхэд бас дарга штэ. Түрүү эхлээд захирлын асуучаас тэгэж тэ хүн гоё юм том юм бодсон баг. Тийм шүү дээ. Нэг том юм бодсон. Би одоо 6 жил нэг мессен дээр байж би одоо ахнаар байна. Би ямар асуугаад байгаа мүү да ямар. Хөөе, тэгтээ мэдээ юм штэ. Манайх штэ те ийм жижиг өтөр компани учраас штэ. Босоо дээшээгээ ахих боломж бол байхгүй. Хэвтээ ахих бол боломж байгаа. Хэвтээ ахих гэдэг нь бол одоо ингээд олонний танил те ийм инфлюенсер од мод болох гэсэн үг. Номогийн дарга болох болох. Үгүй би дарга л болно. За дээшээгээ л явмаар байгаа юм те. Дээшээгээ л болно. Ер нь бол дээшээгээ тэмүүлж би ч өндө босоо нөгөө хөх Монгол. За Хөх талтай. За Чимба чи өөрийгөө үнэхээр халуухан гэж боддөг юм уу? Тийм үгүй. Яна үгүй. За битээ сандраа битээ ийч. Чи тэгтээ ингээд нөгөө нэг 6 булчин гаргах гэж бүр хичээгээд идэг чинь халуухан болохгүй юм уу? Яг яах гэсэн. Чимба чи тэгтээ Тэр айгүй яах юм вэ? байнга юм айгүй тийм залуулаг стилтэй байхыг хичээдэг те. Тэгээд тэр ч битгий хийл одоо чи өдөө 40 гарчаад голын чимээч орж үзээгүй те. Тэгээд ингээл нэг өөр залуу охтууд ордог газраар л яваад байдаг те. Чи өөрийгөө ер нь амар тийм халуухан гэж бодоод яваад байд юм биш юм шүү дээ. Халуухан. Чи тэгээд дээр ингээд үсээ нэг юм апро одгцсон байсан дараа нь хусуулж мусуулаад тийм нэг юм хусуур салхи шиг охинтой найзлаад байгаа. Би яг өмнөх нь яг яанаад тэгж халдсан залууч үсээ Ямар олон асуулт нэг л асуу. Бид нар тайлбарлахдаа үс ингээд хагтаад байна ингээд ширэлдээд муухай байна гэдэг. Яг үндэ халуухан болох гэж яасан гэж байна шүү дээ. Оо ерөөсөө нэг охин тэнд таригдчихад байгаа байхгүй. Тэ хараа яг Надад апро хөстэй. манай анжгаахын энэ уртлынхны халцарсан ийм яг энэ халзуус навсыг харагдаж байна. Яг энэ чинь Мальтимэр хэлж шүү дээ. гол юм энэ нөгөө нэг хүүхнүүд татаад байгаа юм. Яг дундах юм байхгүй бол бүр секс шүү дээ.
Йоо. Яг зүгээр солонгос ингээд яг үеийнхэн хүмүүсийг харж байгаа. Жохон дээшээ хүмүүсийг харахаар мангар арчаатай санагдаад нэг тэгээ жижигхэн нэг тэгээд Тэгээ өөртөө арчаа нэмсэн юм уу? тэгсэн. Тэгээ халуун хүн гэж бодоогүй. Халуун малон гэж бодоогүй. Чи нэг наад нэг хамар хөлийн эрхийн уруу хоёроо багсчихвол тэгээд бас халуун хүн болоод болох гол байгаа юм л да. Тэр хоёрыг чамдлаа болоод байна. Нэг хамраа ингээд өөр болгоцсон. Хамар хөлийн уруу хоёрыг чамдлаа болоод. Тэглээс чимбах царайлаг юм уу царай мат юм уу? Чи тийм нөгөө нэг за би одоо ингээд яг улаан нүүр тулахаар айгүй эвгүй юм байцаа. Уг хардаа чи нөгөө нэг чи өөрөө байгууллагынхаа бүх залуучуудыг эмэгтэй болгоцсон байсан шүү дээ нөгөө нэг тэгэл чи харалтаа. Тэгэл чи эмэгтэй байсан бол бас эвгүй байхгүй. Эрэгтэй хүн дотроо байсан юм рэ. Үгүй тэгэл За бич. За анжаах та юу гэж бодож байна? Хүнийг ба шүү дээ улаан нүүрэн дээр муулах үнэхээр хэцүү. Яа их одоо муулахаас. За ямар за харааш улаан нүүр л болчих. Тэгээ надад нүлүүлэхгүй яа. Үнэхээр хэцүү юм байдгийн байна. Гэтэ одоо яа их вэ? Хорвоод ганц хүн би. Наун дээр би хэлээгүй шүү найзаа. бацаан байхад яг тэгжээс ахгүй. Чи бол яг царайлагч биш, царай мутаач биш гэж хэлсэн. Би тэгээд тэрнээс хойш яг тэрийгэ тэгж байгаа. Чиний над хамарнаас хамаг юм болоод байгаа. Тэгээ анжаахыг хэлж байгаагаар бол тэгж бодох буруу юм шүү. Гэхдээ би тэгтээ Та буруу бодоод байгаа дандаа тийм гайгүй царайлаг найз майз охтуудтай болоод идэг гэсэн юуных юм бол гэж. Араа мутаад хүүхдүүд хараад байгаа. Йоо за. Оо чимбаг нэрэ гэр бүлтэй мөгс чимбагийн ихнэр нь бүр яг солонгос киноны яг од жүжигчин шиг тийм хөөрхөн эмэгтэй дээ шүү. Ангом шиг өгөн. Тийм ястай хөөрхөн Би хүн байдаг. тэгтээ чимбахын ихнэрээс асуумаар байгаа байхгүй. Танаа нөхрийг царайлаг мүү царай мат юм уу? Бас асуумаар Яаж ч бада мега хүний царай ядагдгүй. Яг огийн нүдээр бол наад чинь бол ханхуул байгаа шүү дээ. Энэ хэд бол чадхал айгуул ингээ асууж масууж. Наад чинь бол ханхуул байгаа нэ. За анжи дээр ирсэн. Үнийг ихнэр мэгнэрийн нэр мэр хэлж мэлээ тахын хайшин. Хорвоо дөрөв огийн байгаа шүү дээ. Чимба 6 булчинтайч анжи чи бүр 6 мэдрхүйтэй бидстэй тийм үгүй. Надад хадаг сүү байвал тэр хүүхдээ аманд нэг сүү хийгээд гэж байгаа. Яг үнэ. Юу тэр нэг 6 булчин болвол насны юм. 6 мэтрэх бол амьдралын юм байна. Хүн чинь 5 метр хөтэй явах гэдэг баха. Тийм шүү дээ. Таних бол 6 юм шүү 6 дээ. шүү дээ. Энэ хардаа энэ дээрээ тэг боргоцоо булчингаа өгшүүлсэн. Юм уу цаарна гэсэн үг. Юу ярьж байгаа бэ? Бэлгийн мэлмийн нээлт. Ерөөсө цагаан сарын гараад ерөөсө шинэ 15 хүртэл жилээс хойш дараа Үнгийг нэг харж өгнө үү дээ. ерөөс байнгын даруулаастай шүү дээ. Би ч ерөөсө ханийн тэнгэр дуудна, үрийн заяад ихшлэн ерөөс байх. Төлөгчөө. Хүүе тэгтээ чамбаг өнөөдөр штэ те. Манай нэр чихтэй хүмүүр байдгаар нь гэрэл тавиад цайруулсан штэ. Нөгөөдгөө бүр ингэ гялаад цайруулаа гэж байна. Нөгөө нэг чиний дух миний ирээдүгээс илүү гэрэлтэй байдаг шүү. Наад чи ерөөсө найрагчдын албаныхан дотооддоо ярьж байгаа. Бид нэр хурлаа. Та бүр нар юм байна. Йоо. Та бүр Алайсаа. Та бол өнөөдөр бол алтангаа цод шиг л харагдчихэ. Гэрэлтэж яа тэгж. За хамгийн сүүлийн асуулт надад ирсэн. Гэрлээ ангарах таныг хоолнд өрөөд бүгж өгвөл та авах уу? Үгүй хизээч үгүй. Юу яриад ангарах нэгдүгээр авчаач гэдэг. Надаас бүгд та 18 насаар дүү. Тэгээд дээрээс нь би ангарахыг хизээч одоо өстө нэр нөгөө нэг юм эрэгтэй хүмүүн гэдэг нүдээр өстө харж байгаа. Турчуд ирсэн. Йоо нэмэргүй. Жогон цайчин гэсэн. Намаа галзуурлах дутаа юу. Гэхдээ хардаа та хоёр ингэ нийлүүлэн штэ. Яг өнөөдрийн үдээ ачир нэвтрүүлгээр явсан юу штэ. Нөгөө хайр дурлалтай хосоод штэ. Яг тэр шиг гоё галзуу дурлах гэж байна. Йоо. Мега чи намайг яг одоо ингэ нөгөө нэг ядраах гэдэг те. Йоо. Ямар ээр хэрэг. Яс. Ангарагд бол үнэхээр ашигтай. Гэрлэж байгаа ашиг муутай. Ягаад? Залуу хүн штэ. Чир ямар хамаатай. Чат чи би тэгээс. Яа. Яа. Гэтэ манай ангарагт бол бас бодол байгаа шүү. Гэтэ Би зүгээр л ингээл нервтэл галзуураад би ч амар аюурнаалт 50 амьдрдаг хүн шүү дээ тий. Зүгээр л нервтэл галзуураад дуусна. та 50 амьдрд юм уу? Би ер нь 50 талтай хүн шүү дээ. Ангарагтай. Гэтэ ангарагт бол цааталт нь бүр ингээд тэг 100-ны 10 саяны 1% бол гэрлэгийн тухай боддог. Гүү тэр тий биш. Ингэсэн ангараг нэг удаа конференц дээр яг ингээл Ярих гэж байгаа юм уу? үгүй яг ингээл гэлээчлөө. Бүгдээ ярих байгаа бод одоо дэрдэг цаг. тэгээд гисэн чигээ бүх хүн чимээгүй болцсон заяо. Гисэн чи ингээл ангараг гэрлээгчлөө яг нэр амар удаан ингээл хараал ихчээ таа чин
сайхан хөөхөн шүү гэсэн шүү. Гэрлийн ангарах хоёрын хайрын төг. Ингэж ихэсэн юм гэдэг. Би яг тэр чинь хэлээд байгаа байхгүй. Йоо. Тэг 10 саяны 1% бол хашир тийм бодол байдаг. Тийм. Гэтэ бүр ингээ хайр сэтгэлийг хүлээж авахгүй бол амьдрал нэвтрүүлэгтээ оруулна гэсэн. Гэрлээд гэхдээ бас 10 тэрбумны 1% байгаа л да. Иш дулмаа минь. Жижиг. Йоо. За. Тийм бүлэгт хорвоо дээр 3 удахны үед бол анжгааг ороход ангаргыг сонгоно гэсэн бодол бол байгаа. Нэр шүү. нэр тийм Хөлдрүүд гараад. Яг гурвуулгана байх юм бол залууг л сонгоно шүү дээ. бүр нэг улиг бас асуудаг шүү дээ. Эцгүй аралтай. Эцгүй аралтай гурвуулганы үлдэл яах. Гурвуулганы үед бол би анжгааг жигээд ангаргыг сонгоно гэсэн бодол бол байгаа. За Эрдэнэт саналаа нэгэндээ өгч цаг ирсэн байл манайхаа. Мегагаас эхэлнэ. Хин нь илүү шудраг байсан бэ? Аад нь шулуухан гэрлээ, бэд нь шулуун чимба, бэд нь аимшигтай анжи, гэд нь алцгарт мега. Шовтон чимба. Шовтон чимбад өгч байгаа. Тийм шүү дээ. Шовтон чимбад. Шовтон чимбаын дүхэ. Анжид өглөө. Анжид өглөө. Алцгар анжийн дүхэ. Би бас шовтон чинь бод үгүй. За. Бас л их нарийн юм ярьчлаа. Тийм тий. Тийм шүү дээ, Тэгсэн урд тий яг үннээрээ байгаад байгаа Тийм юм шүү юм дээ. амтчаа. За би бас шүтэн чимбад өглөө. Гурлаа чимбад өгцөн үү? Чи чимбад анжид Би өгсөн тий. анжид өгсөн, Окей. За. Нэвтрүүлэг дээр надад худлаа ярьдаг шүү дээ. Хэлэхгүй байсан. Айгу. Яг нэвтрүүлэг дуусах. Айгу новштэй. Хинэн байна да миний мөн найз. Чинь хаална гэж чихнээс хэлсэн ч одоо юу. Тэснэ анжаах бүр амар инэттэй сая тэгсэн шүү. Анжаах гинэ чимбах манай найз охтууд айгу царилэг байсан. Охтууд Айгу тоон дээр ярьж энтертэй. Хинэн байна да миний би ч найз. бүр явж байгаа нөхдөг л авах учирсан шүү дээ. Аяа. За, яг одоо манай лайвыг 617 хүн үзэж байна. Санал асуулганд нийт 366 оролцсон байна. Сайн байна. За, хин нь илүү шудраг байсан бэ? Аад нь шулуухан гэрлээ дээр надад та гурав саналаа өгөөгүй боловч манай ард түмэн 230 хүн саналаа өгч 49% санал авсан байна бэ? Яа, шадрагаас. Шувтан чамба дээр өштэй те. Бид гурвуулаа өгөөд 27 хүн буюу 9%. За, аимшигт Анжи дээр 46 хүн буюу 17% санал өгсөн бол Алцгар мега дээр 66 хүн буюу 25 санал өгчээ. Ингээд миний төлөө санал өгсөн 230 хүндээ баярлаа. Дандаа ялчих. Шадрагаас. Дандаа ялчих юм. Ваа, үгүй энэ бол зүгээр энэ бас нэг юм хар нэг юу лээ. Хар хайрцагны нэг юм нэг ловер явагдаад Түш байгаа. би ч нэрштэй те. Арда маркетинг багтай. 131 мянган дагагчтай тэр дагагчин хитэн намайг үдчихэж байгаа те. Бод. Манай 50 мянган дагагч юу хайчаад идэх юм бол. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 24-ний Пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг радио 3-р студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чухал үедээ Финон гэсэн сураатаагаар Payon захим зөлийн аппликейшн за мөн чанар бол аюулгүй байдал Акабананаклаад Япон чанарыг Такатагаас хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3